шинэ вакцин болон үр нь ямар чадалтайг нийгэм төсөөлж чадахгүй байна. Биологийн ухааны доктор Ирина Ермекова нь шинэ үр ямар чадалтайг мэддэг цөөхөн хүний нэг. Түүний судалгааны хүрээ нь ГМО буюу генийн өөрчлөлтөө организм. Яаж генийн өөрчлөлтөө организм бүтээчих вэ гэж айсан. Үүнийг эмгэх төрөгч бактерийн тусламжтай хийсэн. Энэ бол эмгэх төрөгч, хавдар үүсгэгч хөрсний бактери. Байгаль дээр оршиж өвчин үүсгдэг. Энэ харж байна уу? Модонд хавдар үүсгэсэн байна. ГМО бүтээсэн гол компани нь Monsanto. Тэд байгаль дээр байдаг эмгэх төрөгч механизмыг судлаад бүх хүнсийг ийм болгосон. Тэгээд л бодоод үз. Хэдэн жилийн өмнө Monsanto-нд бусад үйлдвэрлэгчид Rockefeller-ийн фонд, Bill ба Linda Gates-ийн фондуудтай хамтарч дэлхий дээрх үр хадгалдаг хамгийн том агуулгуудыг санхүүжүүлсэн. Норвегид хойд туйлаас 100 км зайтай энэ үрийн агуулга оршдог байна. Түүнд бараг бүх ургамлын төрлийг цуглуулсан. Гэвч үүнээс хинч юу ч авах зөвшөөрлгүй байв. Дэлхийн сүрэл болох үед зориулагдсан гэж албан ёсоор танилцуулсан боловч үр авахыг хүсэгчид энэ төслийн спонсороос үр тус бүрээс нь шууд авдаг байв. Үнэндээ бол байдал шал өөр. Жишээлбэл яг энэ үед Мексикт боловсруулсан эрдэнэ шиш ирсэн байдаг. Энэ бол генийн өөрчлөлттэй тусгай эрдэнэ шиш байв. Идэвхүйцэн үрийн шингэний уургийн гадаргууд зориулсан эсрэг биеийг нийлэгжүүлж генийн өөрчлөлтөнд оруулсан байна. Энэ эрдэнэ шиш нь жирэмслэхээс сэргийлэх хүнс болж хувирчээ. Крушеваас хойш Оросд эрдэнэ шиш санал болгохоо болжээ. Тэгээд бидэнд шинэ лувн зохион бүтээсэн гин. Цасан дунд ургадаг лувн бүтээсэн. Сайн шалгасан юм уу? Хортой юм биш вэз гэж биднийг асуухад энэ манай асуудал биш ээ гэж тэр хариулсан. Тэгвэл хэний асуудал юм дээ гэхэд юуг шалгахыг засгийн газар шийднэ гэсэн юм. Ирина Ермаковагийн хархнууд дээр хийдэг туршилтыг үндэстэн дамжсан компаниуд хүмүүс дээр хийдэг. ГМО нэмэлтийг хүнсэнд нэмсний эцэст хархны үхэл ихсч, гүйцэд хөгжөөгүй зулцах төрж, амьтдын зан араншин хүртэл өөрчлөгдсөн юм. Хархнуудаар бага зэргийн саадыг давуулах туршилт хийсэн юм. Трансгенер тижээсэн харх энэ саадыг давж чадахгүй байлаа. Бага зэрэг саадыг амьтанд давж чадахгүй байх гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юу болоод байгаа? Трансгийн шар бурцаг ямар хэлбэрээр нөлөөлж байгааг судлаж ойлгох хэрэгтэй юм. Гэвч миний судалгааг шууд зогсоосон. Намайг энэ чиглэлд ямар нэг судалгаа хийх, тэрч байтугай ярихыг хүртэл хоригдсон. Гэсэн ч ГМО өсгөр тараах ажил үргэлжилсээр. Ногоон хувьсгал, хөдөө аж ахуйн яамны орчин үеийн технологи, агро бизнесийн шинжилэл хэмээх гоё үгээр хэлдэг болохоор үүнийг сэжиглэхэд хэцүү. Хэвлэлд энэ талаар аль хэдийн хувилдааны онол гэж бичих болсон. Доктор Ермекова доромжилсан маягтай энэс нь харин ч зөөлөн байгаагийн илрэл юм. Түүний дүгнэлтийг хинч одоо хүртэл няцаагаагүй байна. Тэрч байтугай ижил туршилтч хийгээгүй байгаа. Австралид бас үүнтэй төстэй судалгаа хийхийг хүсч би институтын захирал эрдэмтэн эмэгтэйтэй харилцсан юм л да. Тэр санхүүжүүлнэ гэж амласан ч үүний дараа түүнлүү интернетээр зохион байгуулалттай дарамт үзүүлсэн учраас тэр татгалзсан.